Самено чиго тарот YouTube сууг тавтай морил ингээ та бүхэндээ шинэ оны мэндийг хүргээд өнөөдрийн бичлэгээр харилцаа холбоогүй байгаа хүмүүс зориулсан уншлага хийхээр бэлдээд байна. За харилцаа холбоонд тасарсан эсвэл нэг нийлээд нэг салаад байгаа хосууд ч юм уу те зориулсан уншлага гэж ойлгоход болно. За өнөөдрийн уншлага маань 3 сонголттой. За тэгээд агуулгатай 4 асуултыг бол агуулсан байгаа. За хамгийн эхлээд сонголтын талаар ярив. За сонголт маань зүүн гарт талаасаа 1 2 3 гэсэн энэ 3 өөр хүзрнээс та сонголтоо хийж хүзрийн мэргээ үүсгэх боломжтой. Нөгөө талаараа ордны чулуугаараа сонголтоо хийж мөн хүзрийн мэргээ үүсгэх боломжтой. За нэгдүгээр сонголтын дээр маань гарч ирсэн орд гэх юм бол охин, өхөр, хумах, жинлүүр. Хоёрдугаар сонголтын дээр маань мэлхийн нум, ихэр, арслан. 3 дугаар сонголтын дээр маань матар, хонь, загас, хилэнц гэсэн орднууд гарч ирсэн байна. За та эдгээр 3 хүзрнөөс эсвэл ордоор хүзрийн мэргээ сонгох боломжтой. За өнөөдрийн мэргэний маань агуулга болохоор одоогийн байдлаар та хоёрын харилцааны жинхэнэ нөхцөл байдал юу болоод байна вэ? Гаднаасаа харагдж байгаагаас өөр шалтгаан байна уу гэдгийг бол харах болно. За нөгөө талаараа хоёрдугаарт таны бодож байгаа хүн тантай холбоотойгоор юу мэдэрч буй юу бодож ийн вэ гэдгийг харах болно. За энэ ч сэтгэл хөдлөл эргэл зайд эсвэл эргэж нийлэх хүсэл байгаа эсхийг нь бол харах болно. За тэгээ 3 дугаарт бидний хооронд дахин ордоход хамгийн их саад болж байгаа зүйл юу вэ гэсэн асуулт буюу харилцаа гацааж байгаа зан төлөв ч юм уу 3 дахь нөлөө эсвэл ямар нэгэн шарах ч юм уу те байна уу гэдгийг бол харах болно. За 4 дугаарт таны хувьд те цаашид яах нь хамгийн зөв болох юм бэ? Өөрийгөө одоо болдоод урагшлах уу эсвэл хүлээх үү, холбоо барих уу гэдэг ийм одоо чиглүүлэх асуултуудыг бол асуугаад хамгийн сүүлд сонголтынхоо одоо хэсгүүдэд зориулаад Angel Answers хүзрнөөсөө цахиусан тэнгэрийн мессежийг бас мөн авч өгөх болно. За ингээд та бүхэн сонголтоо хийгээд сонголтын хэсэг дээрээ орж ирээрэй. За нэгдүгээр сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэгт тавтай морил. За ингээд та бүхнийхээ мэргийг хийж эхэлцгээе. За ингээд мэргийнхээ тайлбарт орцгоё. За одоогийн байдлаар одоо та хоёрын харилцааны жинхэнэ нөхцөл байдал юу байна вэ? Гаднаасаа харагдахгүй байгаа шалтгаан юу байна вэ гэдгийг бол харцгаая. За эхлээд ямар ч гэсэн бүх хүзрнүүдээ бол дэлгэж харъя. За бottom хүзэр дээр маань чөтгөр хүзэр маань буруу талаараа гарч ирсэн байна. За ингээд хүзрийнхөө тайлбарт оръё. За зүүн гартлын хүзэр болохоор таны бодож байгаа хүнийг, баруун гартлын хүзэр маань таныг илэрхийлж байгаа. За голын хүзрнүүд маань нөхцөл байдлуудыг илэрхийлж байна. За мөн bottom хүзэр дээр маань чөтгөр гэж хүзэр маань буруу талаараа гарч ирсэн байна. За хамгийн эхлээд та хоёрын зан чанар болоод харилцаанд хандж байгаа хандлагын чинь зүгээс ярьж эхлэе гэж бол бодож байна. Таны бодож байгаа хүний хувьд болохоор нэлээд юмд тооцоотой ханддаг. За магадгүй одоо шороо мах будтай ордтой буюу матар, өхөр, охины ордны хүн байх бол магадлал айгүй өндөр байгаад байна. За хийж байгаа зүйлдээ маш болгоомжтой, зарим үед айгүй удаан ч юм уу маш нэм бай ч юм уу те нэг тийм гараас нь тантай харьцуулахад юм гарахтаа айгүй удаан байдаг тийм төрлийн хүн гэж бол гарч ирж байна. За таны хувьд болохоор ер нь айгүй юм сэргэлэн талдаа гал мах бод өндөртэй. Ер нь ингээд сэтгэл хөдлөлөөрөө юм жоохон хандж гадбайдаг. Шууд одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг шууд илэрхийлждэг ч юм уу те. Юмыг ингэж хийж бүтээ, эхлүүлээ гэсэн энерги маш өндөртэй. Юмыг оролдож үзэх, туршиж үзэх маш дуртай. Өөрийгөө юм сорьсон, чаленжд бас айгүй дуртай хүн байна гэж бол харагдаж байна. За магадгүй таны хувьд одоо 2026 оны vision board ч юм те энэ бүрийн юм зураг мөрөг одоо хатцсан юм самбар аль хэдийн үүсгээд тавьсан. За тэрнийхээ төлөө төлөвлөгөө гаргаад тэрнийхээ төлөө аль хэдийн нүүлгээд гэсэн ч юм нэг юм актив байрын хүн бол байна гэж ингэж бол харагдаж байна. Тэгэхээр та хоёрын хувьд болохоор нэлээд одоо температурын ялгаа өндөртэй гэх юм уу одоо таны хувьд маш идэвхтэй юм халуун нэр зэрэгтэй хүн байхад сэтгэл хөдлөл өндөртэй хүн байхад за нөгөө хүн маань нэлээд тайван дүлгөөхөн юмд уул суурьтай нухацтай ханддаг юм төрлийн хоёр хүн бол байна. За тэр энэ харилцаагаа яг одоо юу гэж бодож байна вэ? Тэ энэ харилцааг тэ холбоотойгоор юу мэдэрч ийнэ гэдэг талаас нь бол харъя. За энэ хүн маань ер нь бол харилцаагаа цааш нь сайжруулах тал дээр бол
их ингэж тунгааж боддог төрлийн хүн байна. Яг одоогор болохоор харилцаа маань айгүй юм зогсон байдалд бол орсон байгаа даа. Энэ хүний зүгээс тантай холбогдохгүй байгаа тийм холбогдохгүй байгаа байдал бол айгүй тодорхой харагдаж байна л да. Энэ нь нэг талаараа айгүй ингээд гомдсон ч юм уу харилцаагаа хэрхэн сайжруулах вэ гэдэг тал дээр айгүй бодож байгаа. Яаж эвлэрэх вэ гэдэг тал дээр бодож байгаа юм шиг ийм байдал бол харагдаж байна. Таны зүгээс энэ харилцаатай холбоотойгоор юу мэдэрч байна вэ? Юу бодож байна вэ гэхээр харилцаагаа дахин эхлүүлэхийг айгүй мөрөөдж гин бодож гин буцаад эхэлчих байх тэр хүн эргээд ирчих байх гэсэн одоо хүлээлт гэх юм уу итгэл үнэмшил бол танд айгүйх байгаад байна л да. Ингээ хэлэхэд болохоор таны одоо зүгээс айгүй юм энэ харилцаандаа өөрийнхөө гаргаж байгаа хийсэн үйлдэл гэх юм уу маш юм итгэлтэй байдал бол харагдаж байна. За тэгээд энэ харилцаа маань юу юусэн анханасаа яагаад эхэлсэн бэ? Яаж эхэлсэн бэ гэхээр за 7-гийн сэлэм буруу талаар харж гарч ирсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр магадгүй та хоёр ерөөсөө энэ харилцааг энэ хэмжээний ингээд амжилттай явна гэж бол ерөөсөө ботоогүй байсан. Анханасаа одоо юу гэдэг нэг тийм одоо хүлээлт бол энэ харилцаан дээр бие биенээсээ бол тавиагүй байсан боловч таны энэ нэг гэгээлэг байдалд чинь нөгөө хүн чинь татагдсан байна. За дээрэс нь та одоо тэр хүнийхээ нэг дүлгөөхөн юмд уйл суурьтай байгаа ханддаг байдалд нь бас айгүйх татагдсан байна. Нэг юм эсрэг тесрэг мөртлөнгөөсөө та хоёрт нэг тийм таталцах ижил зүйлс ч юм уу бие биенээсээ хараад исэн хүсэж байсан зүйлс бол харагдсан учраас та хоёр ингээд энэ харилцаа бол ингээд ерөөсөө бодож байгаагаас илүү их одоо амжилттай те яваад өдийг хүрээд ирсэн байна гэж ингэж бол харагдаж байна. За тэгээд таны хувьд болохоор өөртөө маш их ихтгэлтэй нөгөө хүмүүс эргээд над руу буцаад хүрээд ирэх байх. Нөгөө хүний маань хувьд хэрхэн яаж үйлдэл хийх юм бол буцаад харилцаагаас сэргээх боломжтой вэ? Эсвэл нөгөө хүн зарим тохиолдолд өөрийн чинь зүгээс энэ хүн намайг ингээсээ тэгээсээ те жоохон гомдсон байгаа. Өөрийгөө илэрхийлж чадахгүй хаалттай болсон байгаа учраас жоохон ингээд нэг гуйлах гээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж болол энэ хүн дээр маань бас харагдаж байна. За тэг яагаад ийм нөхцөл байдал дээр энэ харилцаа маань хүрээд ирвэ гэдэг талаас нь бол харахад юу гацааж ийн вэ те гэд харахад болохоор ямар нэгэн зүйлийг бие биедээ хитрхи ихээр илэрхийлсэн ч юм уу. Одоо таны хувьд болохоор айгүй юм сэтгэл хөдлөөр юм ханддаг төрлийн хүн учраас ч юм уу энэ хүндээ ингээд ерөөсөө бодоогүй байж байгаа одоо бодоогүй юмыг нь айгүй хүчтэй эхэлсэн ч юм уу. Энийг хүлээж энэ хүн маань юм хүн дээр хүлээж авна гэж ерөөсөө бодоогүй ч юм уу. За нөгөө талаараа харилцааны балансаас алдагдсан байх магадaltaй. Яагаад гэх юм бол таны хувьд одоо энэ хүндээ таныг маш юм үзэгсэнтэй хөөрхөн одоо юу гэдэг маш таныг биширж гэх юм хардаг учраас үргэлжил тань ямар нэгэн зүйлийг үйлдэл хийж санаачлагыг гартаа авч ч юм уу чадах чинээгээр ер нь бол өөрийнхөө одоо хайр сэтгэлийг илэрхийлье гэдэг байдлаар нь таныг халамжилдаг байсан. Гэтэл та болохоор бас л яг тэр одоо халамжлуулах гэдэг одоо тэр үйлдэл ер нь ингээд байнга л байх хэрэгтэй юм шигээр боддог ч юм уу. Нэг тийм балансны одоо алдагдал бол харагдсан байна. За тэгээд дээрс нь энэ хүмүүс маань нэлээд тооцоотой төрлийн хүн учраас зарим нэгэн ингээд мөнгө төртэй холбоотой асуудал дээр ч юм уу жоохон гар татдаг ч юм уу. Эсвэл юу гэдэг өөртөө цаг зарцуулах хэвээр одоо тэр юугаа маш шууд ингэж баримтлаа тий заримдаа танд ингэ цаг гарахгүй байгаа юм шиг санагдсан ч юм уу. Нэг тэрнээс үүдэлтэйгээр та ингэ өөртөө төрсэн бодлоо шууд нөгөө хүндээ чи юм байна тийм байна. Гэтэл энэ хүн маань эсрэгээрээ би ингэ байдгаар хичээжсэн штэ гэдэг нэг тийм нэг ойлголтын зөрүү та хоёрын донд бол үүсэж гарч ирснээс үүдэлтэйгээр жоохон үл ойлголцол бол үүссэн байгаа тийм. За гисэн хэдийч та хоёрын хувьд нэг тийм 3 дахь шитгээд гарч ирээд ч юм уу тийм. Ямар нэгэн шарах тийм зүйлтэй холбоотойгоор энэ харилцаа маань зогсон байдалд орсон гэхээс илүүтэйгээр тодорхой хэмжээний буруу ойлголцол, буруу илэрхийлэл энэ харилцаанд бол маш их харагдаж байна. Тэгэхээр энэ байдлаар засчих юм бол эргээд энэ харилцаа маань буцаад зөв тал руугаа эргээд ингэж явах бол харагдаж байна. За тэгэхээр таны хувьд энэ одоо цаашид яг яахт нь зөв бэ? Хүлээх үйлсэл холбоо барих уу гэдэг талаас нь харахад болохоор таны хувьд болохоор нэлээд юм одоо үйлдэл хийхгүй хүлээсэн идэвхгүй байдалтай бол байна гэж энэ bottom card маань хэлж өгч байна л доо. Нөгөө хүн маань одоо
угаасаа надад сайн юм чинь эргээд ирэх байх эсвэл би эмэгтэй юм чинь нэг тийм үйл хийх хэрэггүй ч гэдэг юм нэг тийм эгодо баригдсан дуу гэх юм те жоохон хуваагчсэн тийм бодлууд бол тань дээр хамгаалж ил харагдаж байна. Эсвэргээрээ та үнэхээр энэ харилцааг дахиад эхлүүлье, үргэлжлүүлье гэж бодож байгаа юм бол өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаад үйлдэл хийхэд бол буруудахгүй гэсэн юм хүзэр бол гарч ирж хэлж өгч байгаа юм аа. За тэгээд чи одоо нөгөө хүн маань энэ харилцааг орхий ингээд дуусгая гэж бодхоос илүүтэйгээр харилцаагаа хэрхэн сайжруулах вэ? Би одоо юу хийвэл зүгээр вэ гэдэг талаас нь айгүй ингэж хариуцлагатайгаар бодож байгаа учраас таныг үйлдэл хийсэн ч гэсэндээ тэр хүн маань эргээд одоо эерэг байдлаар тэ тань руу ингээ хандлага үүсгэх учраас өөрийнхөө бодож байгаа чадах хэмжээний үйлдэлийг одоо хүлээгээд суулгүйгээр үйлдэл хийх юм бол маш юм одоо эерэг хариу гэх юм те гарч ирэх боломжтой бол харагдаж байна. Хамгийн сүүлд Angel Answers хүзрнөөс сахиусан тэнгэрийн мессежийг аваад энэ харилцаанд ямар нэгэн өөх мессеж байвал гаргаж ирээрэй. Гаргаж ирээ тэгээд ажиллагаа дуусгая. Нэг анхааруулж хэлэх юм нь болохоор 10 буюу одоо Азийн хурданд гарч ирсэн байна л да. Энэ хүзэр маань өөрт байгаа яг тухайн үеийн боломж цаг хугацаагаа маш сайн ашигласны үндсэн дээр тэ тухайн одоо энэ хүрдэнд эрэг тал руугаа орж гэх юм одоо нөхцөл байдлыг өөрийнхөө тал руу эргүүлэх боломжийг бол илэрхийлдэг учраас цаг алдалгүйгээр үйлдэл хийх нь маш чухлаа гэсэн юм мессеж бас байгаа гэдэг юм хэлмээр байна. За сахиусан тэнгэрийн мессеж. No. За ямар нэгэн байдлаар та өөрийнхөө зүрх сэтгэлд ч юм уу өөрийнхөө одоо үйлдэлд те нөө буюу одоо ингэ зогсон байдлыг үүсгээд байгаа өөрийгөө зогсоогоод байгаа бол яг одоо бол зогсох цагч нь бол биш ээ гэж бол хэлж өгч байна. Дахиад нэг хүзэр авъя. За энэ буужирсан хүзрийг авъя. Ямар нэгэн яг одоо ингэ бодож байгаа зүйлээ дахин эргэцүүлж сайтар бодож үзснийхээ эцэст үйлдэл хийгээрэй гэсэн мессеж болол гарч ирж байна л да. Яарч үйлдэл хийх ч юм уу зориулж одоо сайн бодоогүй байж байгаад үйлдэл хийх нь бол тийм оновчтой шийдвэрийг бол авчирч өгч чадахгүй. Тийм учраас зүрхээрээч тэр тархиараач тэр баланстайгаар одоо бодож одоо тухайн шийдвэрийг бол гаргаарай гэсэн мессеж сахиусан тэнгэр маань өгч байна. За дээрэс нь таны эргэн тойронд байгаа танд тусалж танд одоо зөвлөгөө өгч чадах тийм итгэлтэй эгч чинь ах чинь ч юм уу эсвэл ээж аав чинь ч юм уу тийм чухал итгэл найдварыг чинь одоо дааж чадсан хүмүүсээс тусламж авахд бас буруудахгүй өөрийнхөө зүрх сэтгэл үгүй гэж хэлэхгүйгээр сайтар бодож байгаа тухайн үйлдэлийг хийж тунгаад сайн хэрэгцүүлж ингэж бодсны үндсэн дээр тухайн үйлдэлийг хийгээрэй гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэгээд нэгдүгээр сонголтын маань уншлага энэ хүрээд дуусч байна. Хэрвээ танд таалагдсан бол subscribe болон comment бичиж манайс үгийг дэмжээрэй. Баярлалаа. За хоёрдугаар сонголтыг хийсэн та бүх маань уншлагынхаа хэсэг тавтай морил. За хоёрдугаар сонголтын дээр маань энэ хүзрийг сонгосон хүмүүс юм уу эсвэл мэлхий арслан ихэр номын орных маань орж ирсэн байхаа гэж бол бодож байна. За ингээд мэргээ хийж эхэлцгээе. Bottom хүзэр дээр маань High Priestess буюу тэргүүн гэлэн магс юм хүзэр бол гарч ирсэн байна. За сар Бондын 4 2-ны 6 2-ын 100 6-гийн аяг фул цаарэг ийм хүзрнүүд гарч ирсэн байна. За хамгийн эхлээд та хоёрын за энтлийн одоо зүүн гартлын хүзэр маань таны бодож байгаа хүнийг баруун гартлын хүзэр маань за таныг илэрхийлж байгаа. За голын хүзрнүүд маань болохоор нөхцөл байдлыг илэрхийлж идэг байгаа. За тэгээд хамгийн эхлээд та хоёрын одоо хувь хүмүүсийн чинь онцлогийг эхлээд яриад явъя гэж бол бодож байна. За таны бодож байгаа хүн болвол ер нь бол нэлээд юм эрхчлөөтэй байдал дуртай баригдаж хоригдох тийм ямар нэгэн тийм цагийн одоо ажилч гэх юм уу тийм одоо нэг юм
ямар нэгэн баригдсан зүйлд бол маш дурггүй эрхчлөөтэйгээр өөрийнхөө дуртай ямиг дуртай цагтаа хийгээд дуртай хүмүүстэйгээ дуртай цагтаа уулзаад ч юм уу явах дуртай. За нэлээд юм чөлөөтэй сэтгэдэг. За яриа хөрөн ч гэсэндээ нэлээд онцгой те сонирхолтой. Одоо юу ч ярихад тэрийг чинь ингээд мэдчихийдэг ч юм уу нэг тийм эгүү тийм цуг байхад зугаатай төрлийн хүн бол байгаад байна. За дээрэс нь маш тийм романтик төрлийн хүн байж магадгүй. Өөрийгөө илэрхийлэх тал дээрээ одоо хүнд бэлэг сэлдүүх тал дээрээ ч юм уу нэлээд романтик. За тэр чинээгээрээ тийм баяр одоо зугаа цэнгэлт ч юм уу маш дуртай. Бүжигэнд явах дуртай ч юм уу эсвэл олон хүн цугларсан тийм газар зугаац цэнгэх дуртай. За нөгөө талаараа нэлээд ар гэрдээ аав ээжтэй ч юм уу нэлээд одоо зөөлөн ханддаг тийм зөөлөн сэтгэлтэй хүн байна гэж ингэж гарч ирж байна. За таны хувьд гэх юм бол мөн адил нэлээд одоо ийдэг, ер нь хүмүүстэй маш их ийдэг, харилцдаг, олон найзтай гэж бол гарч ирж байна. За тэгээд мөнгө төрний тал дээр ч гэсэндээ ер нь бол тодорхой хэмжээний одоо санхүүгийн сахилга батыг бол өөртөө суулгах чадсан хүн байгаад байна. Бас өөрийнхөө ингээд өдөр тутмын амьдрал тухайн хийж байгаа зүйлээсээ нэлээ ингээд таашаал авч чаддаг тий. Юу ч хийсэн хаанч байсан тэндээсээ ингээд таашаал аваад одоо өөрийгөө зугаацуулах гэх юм тий бүрэн одоо чадвартай нэг юм уйдаад байна ганцаардаа гэсэн бодол мэдрэмжинд орох нь нэлээ ховор төрлийн хүн бол байгаад байна. Зарим талаараа айгүй ингээд ном уншаа суучдаг ч юм уу нэг тийм өөрийгөө аюу сайн зугаацуулж чаддаг төрлийн хүн гэж үл эндээс харагдаж байна. За тэгээд та хоёрын харилцааны нөхцөл байдал гэд харахаар магадгүй та хоёр нэлээд ийм одоо дээр үеэсээ бие биегээ таньдаг ах эгч чинь найзууд ч юм уу аав ээж чинь найзууд ч юм уу ямар нэгэн тийм нэг эртний холбоос та хоёрын дунд л харагдаж байна л да 10 жилийн нэг ангийн хоёр ч юм уу эсвэл оюутан ангийн нэг ангийн хоёр ч юм уу айгу тийм найз төгтийн холбоотой эсвэл бас одоо ямар нэгэн санаандгүйгээр те гадуур дотор явж байгаа танилцсан ч юм уу нэг тийм өвөрмөцг холбоотой хүмүүс гэж бол харагдаж байна л да. Гэхдээ энэ харилцаа эхлэх үедээ болохоор ер нь бол цаашаа үргэлжлэх юм болов үгүй юм болов гэдэг нь айгүй тодорхойгүй харанхуй байсан гэж бол харагдаж байна. Хин чинь өөртөө илэрхийлэх тал дээрээ ч юм уу те яг юм хайр сэтгэлээ бие биедээ илэрхийлэх тал дээрээ жоохон итгэлгүй байсан гэж бол харж байна л да тухайн үед. За гисэн хитээч харилцаа бол амжилттайгаар үргэлжлэхдээ тийм аз жаргалтай дандаа юм одоо нэг тийм тодорхойгүй байжгаад юм цэлмээд ингээ гоё болчоогүй ингээл баг багаар одоо харанхуйгаас гараад явж байгаа юм шиг нэг тийм гэгээд татж байгаа юм шиг мэдрэмжийг бол харилцаан нэрээ аваад ингээ сайжраад явж исэн боловч сүүлийн үед гэх юм уу та хоёрын харилцаа нэг тийм тогтвортойгоор урагшлахаа бол болцсон зогсон байдал орсон бол харагдаад байна. За яагаад энэ одоо нөхцөл байдалд орсон бэ гэд ингээд харахаар яг юм чин сэтгэлээсээ бие биедээ өөрсдийнхөө одоо хайр сэтгэлийг ч юм уу илэрхийлэхгүй те ингээд тодорхойгүй л байлгаадсан. Үерхэд ч юм уу хамтдаа цагийг өнгөрөөгөөд ч юм уу те нэг тийм зугаатай цагийг бол өнгөрөөж исэн цаг үе байгаад байгаа боловч яг тэрийгээ ингээд цаашдаа илүү хөгжүүлээд өсгөөд хосууд болоод ч юм бүр ингээд юу гэдэг те сайжруулад явах юм уу гэхээр ерөөсө тийм юм үүсэхгүй нэг тийм зогсонгол болцоод идэг харилцаа чинь тэр нь болохоор та хоёр ингээд яг цаагаараа зүрх сэтгэлээрээ холбогдож чадахгүй эсвэл биеэрээ ингээд одоо хамт байхдаа аз жаргалтай байдаг мөртлөнгөөсөө яг ингээд цаанаасаа зүрх сэтгэлээсээ холбогдоод ярилцъя ойлголцъя гэхээр нэг ингээд болж өгөхгүй байгаад байдаг. Ийм байдал бол харж байна л да. Энэ нэг талаараа нөгөө хүний чинь тийм нэг жоохон хариуцлагагүй байдал гэх юм уу те одоо энгийн амьдрал дээр харахад ийм зугаатай эрхчлөөтэй гой хүн юм шиг боловч яг ингээд харилцаа тал дээр болоод ирэнгөө жоох юм хариуцлагагүй ч юм уу те яг ийм нэг эхлүүлсэн юм дуусахгүй байгаад байдаг нэг тийм сул байдлаас нүүдэлтэйгээр энэ байдал бол үүссэн байх боломжтой. За таны зүгээс гээд харах юм бол ерөөсөө л ингээд цаанаасаа өөрийгөө зугаацуулаад сурсан хүн болохоор ч юм уу яг нэг нөгөө хүнтэйгээ хэрхэн ингэж
та хоёр ингээд нэг бүхэл болж нэгдэж нийлжтэй хамтдаа ингээд одоо дугуугаар ярих юм бол ингээд хамтдаа нэг бүхэл болоод бөмбөрөөд ингээд явах вэ гэдэг тал дээрээ жоохон нэг тийм ойлголцохгүй байгаад байсан. Та болохоор тэр хүнээс л айгүй их ингээд үйлдэлээрээд тэгээ ингээд тэр нөгөө хүн чинь санаачлагыг гартаа аваад ч юм уу тэг ингээд явах байх гэсэн юм хүлээлттэй байсан чинь магадгүй нэг талаараа та хоёрын харилцааг айгүй хэм зогсон байдалд оруулсан байх боломж бол харагдаж ирж байна. За гэхдээ харилцааны тал дээр нэг ингээд хэрэлдэж уралдаад ч юм уу айгүй ингээд токсик юм бол харагдахгүй байгаа тань. Яг нэг тийм зүрх сэтгэлээрээ холбогдох гэдэг талын тэр нэг одоо дутагдал гэх юм уу тий. Гаднаасаа харахад бол сайхан хосууд байна, сайхан найзууд ч юм шиг тий ингээ харагддаг боловч яг тэр дотроо ингээ цаагаараа холбогдож байгаа байдал нь бол айгуу тийм нэмгэн богинохон ч юм уу тий сул байсан гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээд нөгөө хүн чинь болохоор тий яг одоо энэ харилцаатай холбоотойгоор тантай холбоотойгоор тий яг юу мэдэрч ямар бодолтой байна вэ гэдэг талаас нь бол харъя. За нөгөө хүний чинь зүгээс болохоор айгуу тийм эрхчлөөтэй ч юм уу те сул явахыг ер нь бол одоо хүртэл хүсэж байна. Тэгээ харилцаанд ороход бол өөрийгөө яг одоогоор бол бэлэн бишээсэн байна гэдгийг анзаарсан ч юм уу. Ер нь бол тэгээ ер нь салъя ч юм уу, нийлий ч юм уу гэдэг тал дээр тийм нэг шийдвэрт хүрье гэж бол ерөөсө бодохгүй байгаа байдал бол харагдаж байна л да. Тэгээ яг ингээд зүрх сэтгэлээрээ холбогдож чадахгүй байгаа бие биендээ те хосын харилцаанд орж те одоо энд хариуцлага үүрж бие биетэй ингэж хариуцлагатай хандаж те тэр байдлыг үүрнэ гэхээс энэ хүмүүс маань нэг талаараа айгу ингээд залхуутай санагдаж байгаа ч юм уу яг тэр нэг бодит байдалтай нүүр тулна гэдэг маань энэ хүний хувьд яг одоогоор би бэлэн биш байна гэсэн байдлаар бол ер нь бол одоо хандж байна. Зарим талаараа яг одоо таныг миний яг юу гэм мөрөөдлийн хүн хараахан биш ч юм уу нэг тиймэрхүү байдлаар хараад яг тэрийг ингээд жинхнээсээ өөрөө хэлж чадахгүй байгаа байдал бол бас энэ хүнд манд байна. За таны зүгээс тэгвэл энэ хүнийгтэй энэ харилцаатай холбоотойгоор юу гэж бодож мэдэрч ийн вэ гэдэг талаас нь харъя. Таны хувьд болохоор юу гэх энэ хүн миний амьдралд эргэж орж ирээсэ буцаад бит хоёр нийлж чадах байх гэдэг тийм хүлээлт хүсэл мөрөөдөл бол нөгөө хүнтэйгээ харьцуулахад бол харьцангуй их харагдаж байна. Зарим талаараа одоо өмнө нь бас яг ийм төстэй одоо салалт ч юм уу мэдэржсэн болохоор ч юм уу дахин ийм одоо салтыг мэдрэхийг хүсэхгүй байгаад байна гэдэг одоо тийм нэг траума маягийн ч юм уу тэ нэг тийм дахиад мэдрэхгүй байхын сан гэдэг тэр нэг хүчтэй бодол таныг бас энэ хүнтэй ингээд холбогдоод хүлээгээд ингээд байгаад байх тэр их усүрийг чинь бол үүсгэж байна гэж бол харж байна л да. Ерөөсөө урагшаа харж ирээдүг рүү харж юм уу эсвэл яг нөгөө хүнтэйгээ адилхан нөхцөл байдлыг боддоор хараад за ер нь энэ хүн ингээд харилцаандаа хариуцлагатай хандж чадахгүй юм байна, намайг гэхгүй юм байна гэд ингээд зарим үйлдэлээс нь мэдчихсэн ч гэсэндээ тэрийгээ одоо юу гэдэг юм яг үнэн гэж хүлээн зөвшөөрөх сэтгэл зүй бол хараахан одоохондоо байхгүй байгаа учраас тэр хүний хүлээгээд ч юм ингээд байгаад байгаа байдал бол харагдаж байна л да. Ямар нэгэн өнгөрсөнтэй холбоотой дурсамжтай холбоотойгоор энэ хүнийг мартаж чадахгүй ч юм уу эргээд ирээсэй ч юм уу гэсэн бодол чинь илүү ингээд хүчтэй байна гэж бол гарч ирж байна. За тэгээд цаашдаа таны хувьд те өөрийгөө бодоод орох уу, холбоо барих уу, нэг үйлдэл хийж үзэх үү те эсвэл энэ чихээ хүлээгээд авах уу гэдэг тал дээр харъя. За таавар хүзэр маань гарч ирсэн байна. За зарим талаараа ерөөсө таны бодоогүй байсан зүйлтэй та хоёрын дунд илчлэгдэх ч юм уу тийм байдал бол харагдаж байна л да. Тэгэхээр нэг талаараа одоо ингээд заримдаа холбогдоол те заримдаа алга болчоол нэг ингээд хүлээж ангууд эргээд ирчих юм шиг санагдаад ингээд байжсэн байдал чинь бол ингээд байжсэн болвол тэр хүний маань хувьд те гинтийн ямар нэгэн одоо тэр хүн өөр найз охинтой болсон ч юм уу эсвэл өөр холбогддог хин нэгэнтэй байсан гэдгийг нь олж мэдэх ч юм уу ямар нэгэн тийм шокруулсан ерөөсөө төсөөлж байгаагүй хэмжээний тийм одоо мэдрэмж одоо мэдээлэл мессеж гэх юм уу те тань дээр бол ирэхээр бол харагдаж байна. Тэгэхээр нэг талаараа
хүлээхээс илүүтэйгээр өөрийгөө бодоод урагшлах нь одоо таны хувьд хамаагүй илүү сонголт байх боломжтой байдаг. Магадгүй тэр хүн маань одоо тэ холбогдоод өөр хүнтэй холбоо барьж байгаа ч юм уу, ямар нэгэн тийм зүйл бол энэ хүнд бол байх магадлал маш өндөр бол харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлд сахиулсан тэнгэрийн мессеж авъя. За сахиулсан тэнгэрийн мессеж. За үйлдэл хий гэсэн мессеж бол гарч ирж байна. За дахиад нэг мессеж авъя. За энэ үзэр. Авъя. За зогсолгүйгээр үйлдэл хий. Энэ хоёр хүзрний хувьд те яг энэ хүн лөө үйлдэл хийхээс илүүтэйгээр өөрийнхөө төлөө те ямар нэгэн одоо таны төлөө биш зүйлийг сонсож сэтгэл санаагаа ингэж хоёр дуулах ч юм уу сэтгэл санаагаа хүнд байдалд оруулахаас өмнө өөрийнхөө төлөө үйлдэл хийж те хаа нэг газар нэг булан суугаад чимээг өхөн өөртөө ярилцахаас илүүтэйгээр те өөрийгөө улам илүү одоо хөгжүүлэх улам илүү одоо аз жаргалтай болгох зүйлийг бол үйлдэл хий гэсэн мессеж бол гарч ирж байна л да. Таны хувьд болохоор тэ өнгөрсөнтэйгөө айгүй их ингэж зууралдаад нөгөө хүнийгээ тавьж явуулж чадахгүй байгаа учраас амьдралчин зарим талаараа тэ өнгөрсөндөө л байгаа учраас ийм зогсон мэдрэмж илүү их төрөө за зогсон байдал гэсэн хамгаалж байгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр өөрийнхөө төлөө үйлдэл хийж өөрийгөө илүү хөгжүүлж тэ өөрийгөө улам ингээ гой цэцгэлүүлж glow up хийгэрээ гэсэн гой хоёр хүзэр маань гарч ирлээ. За ингээд энэ хүртэл мэргийг маань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ таалагдах юм бол лайк, share, subscribe дараарай. Ингээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг сонгосон та бүхэн маань уншлагын хэсэгт тавтай морил. За ингээд 3 дугаар хэсэгт маань загас, хонь, хилэнц материал ордны маань орж ирсэн байх. Эсвэл энэ 3 дугаар сонголтын хүзрийг сонгосон та бүхэн маань бас уншлагын хэсэгт орж ирсэн байхаа гэж бол бодож байна. За ингээд харилцаа холбоонд тасарсан байгаа. Эсвэл хаяа холбогдоод хаяа ингээд холбоогүй болчиход байгаа ч юм уу те. Ийм on and off байгаад байгаа хосуудад зориулсан ийм мэрэг маань хийгдэх болно. За тэгээд хамгийн эхлээд хүзрөө холихоос эхэлцгээе. За ингээд уншлагатаа оръё. За хамгийн эхлээд болохоор та хоёрын хувь хүмүүсийн зан чанар гэх юм уу те харилцаандаа гаргадаг зан чанар ер нь ямар хүмүүс вэ гэдгийг эхлээд харна. За дараа нь дөрвөн одоо агуулгынхаа дагуу асуултандаа хариулаад явах болно. За зүүн гарталд байгаа хүзрнүүд маань таны бодож байгаа хүнийг бол илэрхийлж байгаа. Баруун гарталд байгаа хүзрнүүд таныг өөрийг чинь илэрхийлж байна. За голын хүзрнүүд маань нөхцөл байдлыг бол илэрхийлж байна. За хамгийн эхлээд орж ирж байгаа зүйл нь гэх юм бол bottom хүзэр дээр маань гарч ирсэн. За энэ Queen of Wands хүзэр дээр маань байгаачлан та хоёрын хувьд хин нэгэн чинь ч юм уу эсвэл таны хувьд ч юм уу юм арсны асуудалтай, айгүй хуурай арстай ч юм уу эсвэл юм гарамтгай нэг тийм гоё юм цэвэрхэн арстай болъё гэж арчлал бодонгууд ерөөсөө тэр чинь нэг тийм болж өгөхгүй байгаа нэг тийм арсны асуудалтай юм шиг бол харагдаж байна. Зарим талаараа айгүйх батг гарсан ч юм уу эсвэл ингээ хар заагаад идэг нөхчээд идэг ч юм уу. За бүр шууд юугаараа энэ тэндээ тийм цайлттай ч юм уу тийм төрлийн бас онцлогтой бусдаас нэг тийм өөр онцлог бол та хоёрын хин нэгэнд чинь бол байд юм байна. Ялангуяа би танд юм болов уу гэж бодод байна л да. Хүмүүсээс жоохон өөр тий. За тэгээд та хоёрын хувьд хувь хүмүүс чинь ерөнхийдөө ямар хүмүүс байна вэ? Нөгөө хүннээс ч эхлээд ярил л да. За нөгөө хүн чинь ер нь бол гэр бүлийн хувьд хөрөнгө мөнгөний тал дээр нэлээд боломжийн. За ер нь одоо санхүү мөнгөн дээр нэг тийм асуудал үүсэт байдаггүй гэр бүл өссөн. За ер нь юм хангалуун талдаа өссөн хүн бол байна. За ямар нэгэн тийм одоо гэр бүлийн бизнесээ цааш нь үргэлжлүүлж авч явахгүй болохгүй ч юм уу. Эсвэл яг ийм нэг
тодорхой хэмжээтэй гэр бүлийнхнээс өвлөгдөж ирж байгаа мэрэгчлээ сурахгүй болохгүй ч юм уу ямар нэгэн тийм хүнд том ачааг бол нуруундаа өөрч явдаг төрлийн хүн бол байгаа дээ. За зарим талаараа та хоёрын хувьд одоо холын харилцаатай буюу нэг нь гадаадд байгаад за нэг нь одоо тусдаатай хоёр өөр газар байгаад бие биегээ хүлээж байгаа төрлийн за тэр хоорондоо нэлээ ингэж үйл ойлголцолд ороод идэг төрлийн харилцаа юм бол өсөн юм бол харагдаж байна. За гэхдээ энэ харилцааг бол тийм богинохон саяхан үүссэн харилцаа гэж бол хэлэхэд хэцүү нэлээ урт хугацаанд бол үргэлжилж байгаа харилцаа байна гэж бол та хоёрын харилцааг бол харагдаж байна. За тэгээд нөгөө хүнийг чинь бол ярьж ирсэн дээ одоо гэр бүлийн хувьд нэлээд одоо хангалуун төрлийн за тэгээ өөрийнх нь хувьд болохоор айгүй тийм он сурдаг ч юм уу толгойтой за ангийн дарга байсан ч юм уу за эсвэл одоо ямар нэгэн тийм эрдмийн зэрэг хамгаалах гэж суралцж байгаа ч юм уу айгүй тийм юмыг логиктэй хардаг юмд айгүй тууштай одоо юмыг ингэж судалгаа хийдэг ч юм уу нэг тийм төрлийн юм хийдэг хүн шиг бол харагдаж байна. За нөгөө талаараа хэрвээ тийм биш бол яг хийж байгаа ажилдаа бол маш ингэж автаж гараасаа юм гаргах дуртай тий баргийн юмд ингээд дундаас нь орхино гэсэн асуудал бол энэ хүнд байдаггүй. За магадгүй карьераа нэгдүгээр тавиад хайр дурлалын харилцаагаа хоёрдугаар тавиад байдаг одоо асуудал нь нэг талаараа одоогийн энэ харилцааны асуудлыг үүсгэсэн байх одоо магадлалтай. За зан аашны хувьд ямар хүн юм бэ гэхээр тантай харьцуулахад айгүй тийм олон хүүхдээ гэх юм уу ер нь юм ингээд айгүй амархан таалагддаггүй ингмээрэн тэгмээрэн одоо үргэлж сайжирмаар байна гэдэг ч юм уу юм шаардлага айгүй өндөртэй төрлийн хүн болоод байна л да. Энэ хаанаас ирсэн бэ гэхээр нөгөө өссөн орчноос нь ч юм уу те өөртөө юм өндөр шаардлага тавьдаг хүмүүсийн хүрээлэлд үргэлж байсан болохоор ч юм уу энэ байдал бол ирсэн байх магадaltaй. Ерөөсөө энэ харилцаа бол би холын зайны харилцаа юм болов уу гэж бол хараад байна л та. Гадаад дотоод гэсэн юм байдал бол маш дэлгэрэнгүй болох гарч ирж байна. За тийм болохоор ч юм уу те энэ хүн маань одоо таны бодож байгаа хүн айгүй юм хартай гэх юм уу одоо яг ингээд бараг үйлдэл бүрийнхээ гэх юм уу одоо нэг репортыг өгч явахгүй бол болохгүй гэдэг шиг байнгын юм нэг тийм итгэлгүй бол биш. Гэхдээ юмыг яаж мэдхүүгээд ингээд шалгах ч юм уу тэгэх их сонирхолтой төрлийн хүн бол байгаад байна. За таны хувьд ч гэсэндээ энэ хүнээс ялгаагүй бас нэг тийм одоо сул гэх юм уу нэг тоодоггүй энэ төрлийг гэхээс илүү дээр цаагаараа харилцааг бол маш юм үнэнчтэй юм цэвэрхэн байх хэрэгтэй гэж бол боддог. Тэгээ өөрөө бол энэ харилцаанд урт хугацааны харилцаа гэж бол харж ирсэн. За цаашдаа ч гэсэндээ энэ харилцааг ер нь бол хурим найр юм уу тэгээд урт хугацааны насан туршийн харилцаа гэдэг талаас нь доктортой харилцаа гэдэг талаас нь бол маш ингэж харж байдаг тал бол харагдаж байна. За дээрэс нь таны хувьд энэ хүнтэй нэлээд олон жилийн өмнөөс бол танилцсан. За их сургуулийн найз ч юм уу эсвэл бага ангийн найз ч юм уу те сүүлд эргэж та хоёрын хувьд одоо нийлсэн гэх юм уу урт хугацаанд хол байж агаад эргээд нийлсэн хүмүүс байх магадлал айгүй өндөр байгаад байна. За тэгээд таны зан чанарын хувьд гэх юм бол за ер нь бол өөрийн хүсэж байгаа юмаа гэх юм уу зорьсон зүйлээ бол одоо юугч золиослж байгаад хамаагүйгээр хүрдэг ийм авдаг төрлийн хүн байгаад байна. За найз нөхдийн хувьд гэх юм бол маш олон найз нөхдөд эсвэл ах トゥ нартай ч юм уу гэр бүлээ гэсэн нэг тийм сэтгэл бол танд харагдаж байна. Нэг дүүтэй ч юм уу тэр дүүгийн хөдлөө маш их сэтгэл санаагаа зарцуулдаг ийм төрлийн хүн бол байна. За хайр дурлалын харилцаан дээр ч гэсэндээ одоо зарим үед те одоо энэ хосёгооны ийм дүү шигээ бодож айгуу ингэж зөвлөгөө өгөх гэдэг ч юм яг тэр нэг байдал нь та хоёрын дунд бас зарим талаараа айгуу юм зөрчилтөн үүсгээд идэг те хоёр гал ингээд урдаасаа нь асаад идэг юм шиг нэг тийм байдал бол та хоёрын дунд харагдаж байна. За тэгээд энэ харилцаа өнгөрсөнд ямар байгаад одоо ер нь харилцааны нөхцөл байдал бол ямар чиглэл рүү шилжсэн бэ гэдэг ингээд харахаар анх бол таны хувьд ч юм уу эсвэл нөгөө хүний чинь зүгээс энэ харилцаанд одоо бүх юугийн зүрх сэтгэлээ зориулж исэн айгуу тийм романтик байдал бол одоо маш их байсан гэж бол харагдаж байна л да. Нөгөө хүн чинь одоо таныг ингээд өөрийн болохын тулд байдаг одоо бүхэл залим ихэлж гэдэг юм хэрэгжилж исэн. Ер нь ингээд айгуу тийм романтик төрлийн хүн бол анх бол романтик төрлийн хүн байна да гэсэн юм төсөөлөл бол танд хүчтэй байсан. За зарим талаараа романтик
болохоор ч юм уу эсвэл өмнө нь ямар нэгэн байдлаар хосын харилцаатай холбоотойгоор энэ хүнд нэг юм сэтгэлийн шарах ч юм уу тийм зүйл байсан учраас айгүй тийм одоо ч гэсэн ингээ хардаад идэх ч юм уу те тэр байдал ингээд өнгөрснөөс нь бас ирсэн байх магадлал бол харагдаж байна. За тэгээд тойрын харилцааг дөрөв хэсэлчлэн айгүй тийм урт хугацааны удаан үргэлжилж байгаа харилцаа байна. Зарим талаараа удаан үргэлжлүүлэхийг хүсэж байгаа юм төрлийн харилцаа байгаад байна. Тэгээ анх хэлсэн шигээ одоо болохоор тийм романтик байдал нь бол жоохон багасаад ерөнхийдөө илүү тогтвортой айгүй тийм таймнаар сэтгэл хөдлөл багтаагаар ингэж ярилцаж ойлголцож чаддаг төрлийн одоо харилцаа руу угнаа шилжсэн байгаад байгаа боловч ийм цаг хугацааны газар байршлын зөрүүтэйгэр ч юм эсвэл энэ хүмүүс маань айгүй юм өндөр ачаалттай ажилдаг амьдардаг сурдаг төрлийн хүмүүс учраас тэр талынх нь бас нөгөө нэг зарим ачаалууд орж ирээд стрессээ өөрт чинь бас зарим талаараа гаргаад идэх ч юм уу. За өөрийн чинь зүгээс болохоор хитрхи нөгөө хүнийгээ контролдох гэдэг идэх ч юм уу. Нэг тиймэрхүү төрлийн харилцааны ойлголцын зөрүүгээс үүдэлтэйгээр харилцаа чинь нэг тогтворж өгөхгүй ч юм уу. Тэ нэг хаяа тасраад хаяа буцаж нийлээд байгаа юм байдал бол байна гэж бол гарч ирж байна л да. За зарим талаараа та хоёрын хувьд тэ хитрхи бие биегээ контролдъя. Энэ хүнээс ч эндээс ч шалгын эндээс ч юм байх хэрэгтэй гэсэн юмнууд яваад хамааралтай байдлыг үүсгэж байгаа учраас заримдаа ингээд харилцаа чинь жоохон юм бүтлгүүтэх гээд байгаа юм шиг одоо тал руу шилжээд идэг байх хандлага бол харагдаж байна. Харилцаа одоо ингээд тогтвортой жирийн хэвийн үргэлжлэхэд юу одоо нөлөөлөд байгаа юм бэ гэхээр саяны хүний маань хэлээд байсан нэг тийм ихтгэлгүй байдал ч юм өмнөх харилцаанаас нь ирсэн нэг тийм траума ч юм уу өөртөө ихтгэлгүй байдал ч юм уу эсвэл одоогийнх нь амьдралын стресс нэг бас нөлөөлөд байдаг тийм зүйл бол байх боломжтой. Таны талаас ч гэсэндээ тийм контрол ч юм уу нэг дүүтэйгээ харилцаж байгаа юм шиг харилцааны нэг тийм дээрээс хандах гэдэг зүйл чи юм та хоёрыг харилцаан дээр балансгүй байдал үүсгээд байдаг. Чин энэ харилцааны саад нь болж гарч ирж байгаа юм. За дээрээс нь нэмээд зарим тохиолдолд та хоёрын хувьд энэ хүний нөхцөл байдал ийм байгаа учраас би бас ийм уян хатан байдлаар хандъя да гэсэн тийм уян хатан байдлыг үүсгэх тал дээр жоохон одоо мэдрэмжийн гэх юм уу бодлын гэх юм уу зөрөө айгүй хүсдэг байдлаар бас харилцааны саад байна гэж харж байна л да. Одоо яаж хийж байгаа болгон штэ гэдэг ч юм уу нэг уул нь бол энэ хүнд ингээ боломжгүй байсан байна надад боломжгүй гэдэг ингээд хэлэхэд тэр чин тийм хэцүү асуудал юм уу гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ингээд контролдох гэж юм уу яг юм зарим үед нөгөө хүнийгээ яг өөр шигээ бодоод надтай адилхан одоо хүн юм шиг бодоод байдаг тий тэрийг ингээд юуж бодлохгүйгээр илэрхийлжээд байдаг чинь тойрын харилцаанд бас ингээд цаа үүсгээд байдаг тийм хандлагыг бол нэг талаараа харагдаж байна. За нөгөө талаараа гэх юм бол бүх зүйл одоо ийм л байх ёстой, ийм л одоо байхгүй болохгүй гэдэг ч юм уу нэг тийм бүх зүйлийг өөрөө контролдох гэж тий бүх зүйлийг одоо миний хар болох ёстой гэсэн нэг тийм хандлага үүсгээд байгаа байдал чинь бас энэ харилцаанд нэг юм саадтай нөхцөл байдлыг үүсгэж чинь бүгднийг би ингээд авах ёстой бүгд яг ингээд миний төлөвлөсөн хугацаанд надтай ирэх ёстой ч гэдэг нэг тийм нэг хатуу байр суурь бол энэ харилцааг бас ингээд хэтэрхий хатуу болгоод улам их стресс болгоод ч юм те яалтчгүй уг нь ингээд урагшлаад явах боломжтой харилцаа байгаа гэтэл нэг тийм хэд хатуу ч юм уу яг тийм хэтэрхий том хүн болсон байр суурьнаас бие биедээ хандаад байгаа учраас энэ харилцаа маань ийм гацалтай байдалд бол ороод идэг байх боломж бол маш их харагдаж байна. Тэгэхээр та хоёрын хувьд одоо айдас ч юм уу эргэлзээ ч юм уу гэхээс илүүтэйгээр таны нөгөө бодож байгаа хүний чинь хувьд өнгөрснөөс үүдэлтэй ямар нэгэн тийм сэтгэл хөдлөлтэй холбоотой ч юм уу те хууралцтай холбоотой ч юм айдас бол байдаг байх боломжтой. Таны зүгээс болохоор айдас эргэлзээ гэхээс илүүтэйгээр би ингээд удирдмаар байна, гартаа бүгдийг оруулмаар байна гэсэн нэг тийм хүчтэй бодол мэдрэмж чинь энэ харилцаанд бас хэд хүчтэйтэй байгаа юм болов. Тэгэхээр ийм контрол энэ харилцаанд баланс айгүй хэрэгтэй байна. Нөгөө хүний чинь ч гэсэндээ те ямар хэцүү хүнд нөхцөл байгаа юм бол бас ингээ бодож үзэх, сайн ярилцах, те сэтгэлээ онгодлоо сэтгэлээрээ холбогдох гэдэг зүйл хэрвээ та хоёрын донд байх юм бол харилцаа бол амжилттайгаар үргэлжлэх боломжтой гэж бол эндээс харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд таны зүгээс холбоо барих уу эсвэл хүлээх үү өөрийгөө бодоод ингээд энэ бүхнийг орхиод урагшлах уу гэдэг талаас нь мессеж авъя.
За 9-ийн саваа хөдөлмөрөнд бурууталаараа гарч ирж байна л да. Таны хувьд болохоор юмыг ингээд яг ингээд өөрөөсөө зорж үйлдэл хийхгүй ингээд зогсон байдалд орсон. Тэгээ нөгөө хүн яг болдоо гэсэн байдлаар айгүй юм идэхгүй байдалтай идэхгүй байр суурин дээр байгаад байна. Энэ байдал чинь нэг талаараа та одоо тэгээ өнгөрснөөсөө суралцъя, сайжрын, нөгөө хүнийг аял ойлгох болоё ч юм уу гэдэг талаас нь бодохгүйгээр жоохон хуваагчсан одоо байдал танд давмгай байгаад байгаа учраас энэ байдал чинь ингээд нэг талаараа сайжрахгүй л яваад байгаа юм шиг болов харж байна. Тэгэхээр аль болохтэй чадах чинээгээрээ уян хатан байдлыг үүсгээд өнгөрсөнд хийсэн алдаагаа дахин давтахгүй тулд илүү хичээл зүтгэл гаргах ч юм уу нөгөө хүнийгээ арай өөр өнцгөөс харж эхлэх ч юм уу те өмнө нь хийдэггүй байсан одоо нөгөө ер нь таны зүгээс их ингээ санаачлалтайгаар ханддаг байсан бол тэр хүнийг илүү санаачлахтай ч юм уу тэр хүний юу ярихыг илүү ингээ сонсч өгөхийн тулд үйлдэл хийх ч юм уу гэдэг одоо алхам бол таны хувьд маш чухал байгаад байна. За тэгээд хамгийн сүүлд сахиусан тэнгэрийн мессежийг та хоёрын харилцаанд хаавч өгье. За энэ хүзэн маань унжирлээ. За одооноос яг 1 жилийн дараа гинэ. Магадгүй та хоёрын харилцаа одооноос яг 1 жилийн дараа гэхэд аюу гоо ингээд цэгцрээд төлөвлөж байгаа бодож байгаа тэр хуримчин ч юм уу гэрлэлтчин ч юм уу те илүү тийм аз жаргалтай хамтдаа байх харилцаа чинь бол эхлэнэ гэж ингэж хэлж өгч байгаа юм болов. За дахиад нэг хүзэр дэлгэж харъя. За энэ хүзэр маань гарч ирлээ. За чи бол бэлэн байна гэсэн юм хүзэр бол гарч ирсэн байна. Бүх одоо амьдралын чинь түлхүүр цаашид юу хийхийгээ бол таны хувьд тэ бүгдийг мэдж байна. Тэр гал цог энерги одоо юу гэдэг те тэр бүхэн чинь өөртөө чинь бол цогцсон байна гэж бол хэлж өгч байна. За тэгээд өнгөрсөн тэ өөрт чинь үүсчихсэн тэр одоо туршлага юмнасаа суралцаад одоогийнхоо нөхцөл байдалтай одоо нүүр тулах нь айгүй чухал. За өнгөрсөнд тэр үүсчихсэн туршлага чинь болохоор энэ одоогийн үүсэж байгаа нөхцөл байдалтай зайлшгүй холбоотой зүйл байгаа учраас өнгөрснийг өнгөрсөнд нь гэж үлдэлгүй одоо бодохгүйгээр эсрэгээрээ тэндээсээ суралцаж тэрийг ингээд анализ хийж дүгнж өөрийнхөө үйл хөдлөл дүгнэлт хийж дахин ингэж эргэж хөдлөх нь маш чухлаа. Юмыг ингээд нэг талаас нь бодлогоор олон талаас нь бодож олон талаас нь харж бас хөдлөх чинь айгүй чухал гэж ингэж хэлж өгч байна. За тэгээ дээрэс нь хорвоо ертөнцөөс өөрт чинь туслая гэсэн энэ энерги сахиусан тэнгэрүүд маань илгээж байна. Тийм учраас энэ одоо тусламжийг маань хүлээж аваад те тэр өөрт шаардлагатай байгаа сул талуудаа засаж хийх шаардлагатай байгаа үйлдэлүүдээ цадир тунгаас нь эцэст ингээд хийгээрээ бүх зүйл дээр бэлэн байгаа шүү гэдэг талаас чинь өөр чинь бол зөвлөгөө өгж байна. За тэгээд бодож байгаа хүсэж байгаа тэр одоо сайхан харилцаа чинь одооноос 1 жилийн дараа юм уу эсвэл 1 жилийн дотор ингээд өөрийгөө өнгөрсний үр дүнд энэ хүнийгээ сонсож сурсны үр дүнд хоорондоо ярилцаж сурсны үр дүнд ч юм уу эсвэл өнгөрснөөсөө суралцсны үр дүнд ч юм уу те алдаагаа давтахаа болсон тэр цаг хугацаанаас чинь эхлээд хүсэл мөрөөдөл чинь биелж эхэлнэ гэсэн юм сайхан мессеж бол гарч ирж байна. За ингээд та бүхний маань мессеж энэ хүрээд дуусж байна. Тэгэхээр таалагдах юм бол subscribe, like, comment бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За тэгээд хамгийн сүүлд нэгдсэн байдлаар энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ зориулаад True Emotional хүзэрнөөсөө мессеж болон за Angel Answers хүзэрнөөсөө бас дахиад нэгдсэн байдлаар мессеж авч өгөө гэж бодож байна. Эхний нэг хүзрүүд дэлгэж харцгаая. За rejected гэсэн юм хүзэр бол гарч иржээ. Дахиад нэг хүзэр авъя. За энэ хүзрөө бас авчия. За ийм хүзрнүүд бол гарч иржээ. За ямар нэгэн байдлаар таны хувьд танд тулгарч байгаа асуудлуудыг одоо хин нэг намайг ингээд үл тоож ийн, надаас татгалзаж ийн ч юм уу гэж хүлээж авдаг. За нэг тийм хохирогчийн байр суурьнд
орох гэдэг. За нөгөө талаараа хүмүүстэй одоо өөрөө бодож байгаа хинэгтэй ч юм уу илүү ойлголцъё гэж бодхоос илүүтэйгээр эхлээд бүх зүйлийг ингээд таслаад зогсоочдөг ч юм уу. Өөрийгөө нэг тийм хамгаалах механизмд орчдөг ч юм уу тийм байдал хэрвээ танд байдаг болвол та тэрийгэ өөрийнхөө ухамсартай байдлаар гэх юм уу хин нэгэн одоо юм танд тус хүргэж чадах үед чин сэтгэлээсээ танд тусалж чадах үед тийм хүмүүсийн тусламжтайгаар ч юм уу тэр байдлаасаа гарах нь айгуу чухлаа. Тэрийгэ өөрөө ч юм уу ямар нэгэн байдлаар одоо гарах нь айгуу чухлаа. Яагаад гэх юм бол таны энэ нэг юмыг талсан зогсоогоод байдаг ч юм уу хин нэг намайг таслан зогсоочлоо ч юм уу нэг тийм нэг яг хин нэгэнд буруу өгөөд байдаг ч юм уу эсвэл өөрөөгөө ингээд одоо тухайн зүйлтэй нүүр тулгүй өнгөрөөгөөд байдаг зүйл чинь зарим талаараа ингээд нэг юм хэлхээ болцсон байж магадгүй. За эндээс гарахын тулд энэ одоо хэлхийг таслах өөрийн ухамсартайгаар тухайн үйлдэлийг хийх нь бол маш чухлаа. Хэрвээ танд ийм мэдрэмж төрөөд ч юм уу ямар нэгэн байдлаар засаж залруулах хэрэгтэй юм шиг санагдаад гэхдээ л ингээд одоо бодож байгаа зүйлийг хэрэгжүүлж чадахгүй айцтай ч юм уу яваад байгаа бол өөрийнхөө зүүн совинг маш сайтар сонсож тэрэнд одоо зүүн совингоо сонсож тэр хүндрэлтэй байгаад байгаа ч юм уу тэр нэг давж чадахгүй байгаа нөхцөл байдлыг чинь давуулж өгөх хин нэгнээс тусламж авах, өөрөө өөртөө туслах, өөрөө өөртөө ингээ боддоор нүүртүүлэх чинь айгүй чухлаа. Хин нэгний буруу ч юм уу эсвэл өнгөрсөн хин ямар нэгэн зүйлийн буруу ч юм уу гэж харахаас илүүтэйгээр одоогийн нөхцөл байдал бол таны одоо захиргаан 100% өөрийн чинь бие махбод оюун санаа таны захиргаан 100% байгаа учраас хамгийн эхлээд өөр дээрээ ажиллаад хүмүүсээс тусламж аваад өөрийнхөө зүүн совинд итгээд нөгөө талаараа дандаа одоо ингээд хүмүүс л надад туслах хэрэгтэй гэсэн юм хандлагаар биш өөрийнхөө бас энэ зүүн совин сонсонгороо бусдаас тусламж авах ч юм уу гэдэг энэ нэг кармик тайс хэрвээ таны амьдралд энэ хэлхээ үйл өөрийн хэлхээ ч юм байгаа бол энийг таслан зогсоох тэр хүн одоо та юм шүү гэдгийг бол энэ хөзөрнөд маань бол хэлж өгч байна. Тэгэхээр өөдрөгөөр за зарим нэг нүүр тулах хэвээр асуудалтайгаа нүүр тулж үнэнг өөртөө одоо мэдрүүлж ингэж өөртөө илүү ажиллах юм бол энэ таны өөрийн чинь хайр дурлалын харилцаач тэр хүмүүсийн хүн хоорондын харилцаа чинь тэр илүү одоо амжилттай эерэг байдлаар ингэж үргэлжлэх болно. Яагаад гэвэл та өөрийгөө илүү ойлгож сурж эхлэх учраас өөрийгөө илүү ойлгож хүмүүстэй яавал би ямар болдгоо гэдгээ илүү мэдэх учраас гэсэн ийм нэгдсэн мессеж бол гарч ирж байна. Тэгээ хамгийн чухал зүйл бол үргэлж таны эргэн тойронд зохиосон тэнгэрүү танд туслахад бэлэн байдаг. За таны зүүн совинч гэсэндээ таныг үргэлж зөв тал руу чиглүүлж байдаг. Тэрийг ингээд сонсох хүн та өөрөө бөгөөд та өөрөө зүүн совиндоо итгэж найдаж өөрөө өөртөө бас тодорхой хэмжээний ингээд цаг гаргаж авах нь маш чухлаа. Өөрийгөө анзаарах нь маш чухлаа гэсэн юм мессежийг бол хөзөр маань хэлж өгч байна. За тэгээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээд өндөрлж байна. За бичлэг маань таалагдах юм бол лайк, шеэр, сабскрайб хийж манай суугийг дэмжээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай.